хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүн Хэ Тэмүүжин нарын 3 гишүүнээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлц хэсэг хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч хууль сахиулах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял идлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх ажил парламентын хяналтыг улсын хурлд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлснээр үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрдэн гэж үзсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар улсын хурлын бүрэлдэхүүнд хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулагдаж төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд төсөлд иргэдийн оролцоог хангах санал авах зорилгоор улсын хурлын парламент ЦЭГ-ийн цахим системд байршуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Цэ сандаг очир тус дэд хороог байгуулахдаа аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооноос санал авсан эсэх талаар улсын хурлын гишүүн Э Болормоо хуулийн төслөөр тогтолцооны өөрчлөлт хийх боломж бүрдэх эсэх талаар улсын хурлын гишүүн О Алтан гэрэл хуулийн төслөөр гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь хууль зүйн байнгын ороо болон түүний дэргэдэх шин дэд хороонд харьяалагдах эсэх бусад чиг үүрэг нь одоо байгаа байнгын хороонд хамаарах эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Г Уянга шиг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд улсын хурал мэдээлэл авч хяналт тавих талаар улсын хурлын гишүүн Ж Баярмаа хуулийн төслөөр хүний эрхтэй холбоотой хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэх талаар улсын хурлын гишүүн О Алтан гэрэл гүйцэтгэх ажил нэрээр хүний эрхийг зөрчигдөө тэмцэх улсын хурлын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй бүтэц бий болох талаар улсын хурлын гишүүн Ил Ган Төмөр улсын хурал бүрэн эрх хянан шалгах чиг үүргээс сэргээж хүний эрх зөрчигдөж хяналт алдагдаж буй нөхцөл байдлыг залруулах талаар улсын хурлын гишүүн Ж Бат Эрдэнэ Монгол Улсын хурлын тухай хууль заасны дагуу аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооноос санал авах талаар санал гаргасан болно. Байнгын ороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлц хэсэг талаар санал хураалт явуулахад Монгол Улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 47.4% саналаар хамт өргөн мэдүүлсэн цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 15.8% саналаар авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 36.8% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцгийг дэмжээг болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн авилгын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлц хэсэг талаар Төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.